хуульч шуугахай криминологийн талаар танилцуулж байна. Криминологийн бүрэлдэхүүнд ямар үйлдэл зан үйлийг эрүүжүүлэх тухай эрүүгийн хуулийн асуудал. Хуулиар тодорхойлсон гэмт хэргийн тухай ойлголт түүний нийгэмд учруулах хор аюул. Гэмт хэрэг үйлдсэн хувь хүнтэй холбоотой асуудал. Гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилсан сэргийлэх, шүүхээр хянан шийдвэрлэх, ял идлүүлэх зэрэг гэмт хэрэгтэй тэмцэгтэй холбоотой бүхэл бүтэн цогц ажиллагаа орно. Криминологийн судлах зүйл түүхэн хөгжил, онлын үзэл баримтлал, гэмт хэргийн шалтгаан, гэмт хэргийн үр дагавар, эрүүгийн шүүхийн тогтолцоо, урьдчилан сэргийлэх, хөндлөнгийн оролцоо орно. Түүхэн хөгжлийн хүрээнд сонгодог онолоос орчин үеийн үзэл баримтлал төлөвшөх хүртэл криминологийн түүхэн хөгжлийг судалдаг ба түнчлэн криминологийн гол төлөөлөгчид тэдний дэвшүүлсэн онолуудад дүн шинжилгээ хийдэг байна. Онлын үзэл баримтлалын хүрээнд криминологийн сонгодог, позитивист, уртцадмал байдал, шошгололт буюу хочлол, зөрчилдөөн зэргийг судалдаг. Мөн үндсэн ойлголтууд болон тэдгээр нь гэмт хэргийн зан үйлийн талаарх ойлголтод оруулсан хувь нэмрийг авч үзнэ. Гэмт хэргийн шалтгааны хувьд гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлж буй янз бүрийн хүчин зүйлс болон биологийн, сэтгэл зүйн зэрэг хувь хүний төвшний хүчин зүйлс, ядуурал, тэгш бус байдал зэрэг нийгмийн хүчин зүйлс, хөршийн онцлог зэрэг хүрээлэн буй орчны хүчин зүйлсийг судална. Гэмт хэргийн үр дагаврын хувьд гэмт хэргийн хувь хүн, хамт олон нийгэмд үзүүлэх нөлөөг судална. Түүнчлэн охирлын нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн үр дагавар, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зардлыг сонирхдог байна. Эрүүгийн шүүхийн тогтолцооны хүрээнд хууль сахиулах, шүүх, зас залруулах зэрэг эрүүгийн эрх зүйн тогтолцоог судална. Таслан зогсоох, нөхөн сэргээх, шийтгэх зэрэг эрүүгийн эрх зүйн тогтолцооны зорилго, түүний үр нөлөөг шинжилдэг байна. Урьдчилан сэргийлэх, хөндлөнгийн оролцооны хувьд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, давтан гэмт хэргийг бууруулах стратегийг судална. Түүнчлэн эрт үеийн хөндлөнгийн оролцооны хөтөлбөр, олон нийтийн цагдаагийн санаачлах, шударга ёсыг сэргээх арга барил, гэмт хэрэгтнүүдийг нөхөн сэргээх хөтөлбөр зэргийг авч үздэг байна. Криминологийн хөгжил, сэтгэлгээ, үзэл баримтлалын талаар танилцуулъя. Түүхэн ихэнх үед шашны үнэмшил сэтгэлгээ хөгжжээ. Хаа нэгтээ оршдог далдын хүчний нөлөөлөлтэй хийсвэрээр холбон ойлгож, шударга сайн явдлыг бурхны, хорлонтой муу явдал чөтгөрийн нөлөөллөөс болдог гэж үзэж байжээ. Гэмт хэрэгт буруутай эсхийг нотлохын тулд хооронд нь бүхлийн тулаан хийлгэх, амьд үсэн хүнд сорилтод оруулна. Бурхан бүгдийг харж болгоогоод гин бурууг нь зайлшгүй авран хамгаалах ба харин гин буруудайг нь цэрлүүлэн шийдэх ёстой гэж үздэг байжээ. Үүний дараа нийгмийн хүчин зүйлээс хамааралтай гэдэг үзэл баримтлал бий болжээ. Нийгэмд тогтсон дэг журмыг зурчих хандлага чухам юунаас үүдэлтэйг тухайн цаг үеийн нийгэм ба хүмүүстэй нь холбож үзсэн. 18 дугаар зууны үед гэмт явдал нийгэмд байсаар байдгийг таньж мэдэх бодит арга хэрэгсэл бий болсон байна. Харин орчин үед шинжлэх ухаанч хандлага бий болжээ. Энэ нь бодит баримт тогтсон арга зүйд үндэслэхээс гадна хамгийн гол нь бүртгэл мэдээлэл, статистик, судалгаа, туршилтад үндэслэн юмс, үзэгдлийг задлан шинжилж нэгтгэн дүгнэлт хийх арга замаар үр дүнд хүрдэг байна. Тодорхой юмс, үзэгдлүүд хэрхэн бий болдог, үүсэл хөгжлийн учир шалтгааны тухай таамаглал дэвшүүлэн шалгаж нотлох зорилготой аж. Криминологийн хөгжлийг хронологид оруулан дэлгэрэнгүй танилцуулъя. 18 дугаар зууныг криминологийн сонгодог буюу соён гэгэрлийн 90 үе гэж үздэг. Энэ үед Чезаре Беккарагийн 1764 онд хэвлэгдсэн гэмт хэрэг ба шийтгэлийн тухай бүтээл нь хууль тогтоох, шийтгэл оногдуулахад оновчтой зарчмуудыг баримтлах, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийн тулд пропорционал шийтгэлийг сурталчилсан бол. Жереми Бентамын утилитар философи нь нийгмийн аз жаргалыг дээд зэргээр нэмэгдүүлэх, бүгдэлтийг багасгах, цаатуулах үзэл баримтлалыг хөгжүүлсэн юм. 19-р зууны сүүлчээр эрүүгийн зан үйлийн бүх хэлбэрийг тайлбарлах сонгодог онлын хязгаарлалтын хариуд позитив криминолог үүссэн байна. Чезаре Ламброзс тэргүүтээ нөлөө бүхий эрдэмтэд гэмт хэрэгтэн болж төрсөн хүн гэсэн санааг дэвшүүлж, зарим хүмүүс гэмт хэрэг хийх төрлийн хандлагатай байдаг гэж үзжээ. Энэ үед Эмиль Дюркheим зэрэг социологийн эрдэмтэд гэмт хэргийн түвшинд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлсийг судалсан байна. 20-р зууны эхэнд Чикагогийн сургууль үүсэж гэмт хэргийг судлахын тулд эмпирик судалгааны аргуудыг анхлан нэвтрүүлжээ. Энэ үед Роберт Парк, Эрнест Бургес зэрэг эрдэмтэд хотын эколог, нийгмийн эмх замбраагүй байдал, гэмт хэргийн орон зайн тархалтын талаар шинэлэг судалгаа хийсэн байдаг. Түүнчлэн гэмт хэргийн зан үйлийг төлөвшүүлэхэд ядуурал, олон нийтийн эв нэгдэл зэрэг байгаль орчин, нийгмийн хүчин зүйлс чухал болохыг онцлсан байдаг. 20-р зууны дунд үед нийгмийн дарамтын онолууд бий болжээ. Роберт Мертоны дэвшүүлсэн нийгмийн дарамтын онол нь хувь хүнийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийхэд хүргэдэг нийгмийн дарамт, бүтцийн тэгш бус байдалд анхаарлаа хандуулсан байдаг.
Миртон хувь хүмүүс соёлын тогтоосон зорилгодоо хууль ёсны арга замаар хүрч чадахгүй бол дасан зохицох арга хэрэгсэл болгон гажуудсан, эсвэл гэмт хэргийн шинжтэй зан үйлийг ашиглаж болно гэж үзсэн байна. 1960 оноос 1970 онд шошголтын онол ба зөрчилдөөний криминологи үүсжээ. Ховард Бейкер, Эдвард Лимерс зэрэг эрдэмтдтэй холбоотой шошголтын онол нь хувь хүний шинж чанараас тэдний зан төлөвт үзүүлэх нийгмийн хариу үйлдэл рүү анхаарлаа хандуулжээ. Тэд хувь хүмүүсийг гэмт хэрэгтэн гэж нэрлэх нь цаашдын гажуудал гэмт хэрэгт хэрхэн хүргэж болохыг тэмдэглэсэн байдаг. Марксист үзэл баримтлалын нөлөөгөөр зөрчилдөөний криминологийн эрх мэдлийн динамик ба нийгмийн тэгш бус байдал нь эрүүгийн хуулиудыг бий болгох, хэрэгжүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулалтыг судалжээ. 20-р зууны сүүлээс орчин үеийн криминологи үүссэн ба өнөө хүртэл хөгжсөөр байна. Салбар хоорондын шинж чанар олон янзын онолын үзэл баримтлалаараа онцлог гэж болно. Гэмт хэргийн эдрээтэй шалтгааныг ойлгохын тулд социологи, сэтгэл судлал, биологи, эдийн засаг болон бусад салбаруудын ойлголтыг багтаах болжээ. Судалгааны гол чиглэлүүд нь биониймийн криминологи, феминист криминологи, шүүмжлэлт криминологи, нөхөн сэргээх шударга ёсны хандлагууд болж байна. Криминологийн орчин үеийн асуудлуудыг задлж танилцуулъя. Шинжлэх ухааны хүрсэн үр дүнг бодит байдалд шалган нотлох, эсвэл түүнийг няцаах боломжтой. Танин мэдхэн хүрсэн төвшингээс шалтгаалan шууд нотлох төвөгтэй асуудлууд байна. Криминологийн судалгааны зүйлүүдийг шууд хэмжих, тодорхойлоход хэцүү юм. Гэмт хэрэг гэж юу хэлэх, гэмт хэрэгтэн гэж хэнийг тооцох талаас нэгдмэл бүрэн хариулт өгч чадаагүй байна. Хүмүүс гэмт хэрэг үйлдэх шалтгааны талаар судалж тайлбарлах оролдлого давмгаасаар байгаа. Бодиттой гэж үзэж байгаа зүйл үнэн хэрэгтээ өөр мөн чанартай болж хувирах магадлал өндөр билээ. Криминологийн судалгааны объект нь хүн бөгөөд туршилтын ажиллагаа зөвхөн хүмүүст тулгуурлаж явагддаг. Судалгааны аргын хувьд цуглуулсан мэдээлэл дүн шинжилгээ хийх, ажилтны арга өргөн дэлгэр ашиглагдах болжээ. Криминологийн онолуудын давуу тал нь онол болгон криминологийн шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ямар нэгэн хэмжээнд бодиттой хувь нэмэр оруулсан байдагт болон түүхэн урт хугацаанд хуримтласан криминологийн мэдлэг нь бүхэлдээ асар үнцэнтэй нэгдмэл өвсөн бий болсонд оршино. Харин сул талын хувьд ихэнх онолуудын нотлохонд судлаачийн итгэл үнэмшил ертөнцийг үзэх үзлээс хамааралтай байдаг. Бодит амьдралд судалгааны дүгнэлтэд хүрэхэд шаардлагатай бүх мэдээллийг бүрэн цуглуулж ашиглах боломж тэр бүр байдаггүй. Хүний хүчин зүйл маш олон талтай учраас гэмт хэрэг үйлдэхэд нөлөөсөн цорын ганц шалтгаан байж таарахгүй. Судалгааны үр дүн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөсөн гэж үзэж байгаа нэг хүчин зүйлийг нөгөө хүчин зүйлээс илүү магадлалтай гэж үзэх үндслийг л бүрдүүлдэг зэрэг нь криминологийн онолуудын сул тал гэж болно. Криминологийн онолууд нь хэд хэдэн асуудалд төвлөрч байна. Тухайлбал гэмт хэрэг үйлдэгчид гэмт хэргийг өөрийн хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйлийн үйлчлэлээр үйлддэг үү? Хэрв тийм бол буруутган шийдэх нь зүйлд нийцэх үү? Шийдэх ёстой бол тэр нь зөвхөн хууль зөрчгийг нь таслан зогсоох, зөрчигчийг нийгмээс тусгаарлах хэрэгтэй байна. Эдгээр асуудалд түрүү үеийн эрдэмтэд, судлаачид анхаарал хандуулж байжээ. Харин орчин үеийн ихэнх эрдэмтэд, судлаачид голлон дэмжих хандлагатай асуудал нь нийгмийн зарим бүлэг хэсгүүд өөрийн хүсэл зоригоос илүүтэйгээр тухайн тогтолцоо, нийгмийн хүчин зүйлүүдээс хамааран хууль зөрчигд хүрдэг үү гэсэн асуултын хариултыг ирж хайх болжээ. Ингэснээр шийтгэлээс илүүтэйгээр гэмт хэрэг үйлдэхэд нөлөөсөн тогтолцооны гажийг засах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй болно. Ихэнх улс орнууд төрийн бодлого, зохицуулалтын хүрээнд түлхүү хэрэглэсээр ирсэн асуудал бол гэмт хэрэг үйлдэгч чөлөөт сонголтоо хийж зөвхөн өөрийн хүсэл зоригийн үүднээс гэмт хэрэг үйлддэг эсэх болж байна. Хууль зөрчсөн этгээдийн цэвэр буруутай үйлдэл болохоор түүнд нийтийн хуулийг сахин биелүүлэх ухамсар, хүмүүжлийг алдсан суулгах замаар тэрхүү сөрөг зан үйлийг нь эерэг тал руу нь чиглүүлж өөрчлөх хэрэгтэй болжээ. Криминологийн хувьд төрийн өөр хоорондоо ялгаатай хоёр бодлого байна. Эхнийх нь гэмт хэрэг үйлдэгч яаж тухайн сонголтоо хийсэн бэ гэдгээс шалтгаалan үйлдсэн үйлдэлт нь буруутгах, шийтгэснээр асуудлыг хязгаарлах юм. Энэ нь хамгийн хэлбэрчилсэн аргад тооцогдно. Дараагийнх нь гэмт хэрэг үйлдэгч яагаад тухайн сонголтыг хийсэн бэ гэдгээс шалтгаалan баримтлах бодлого юм. Энгийнээр тайлбарлавал гэмт хэргийн цаана ямар шалтгаан нөхцөл байгааг ирж хайх юм. Энэ нь илүү хүнд хэцүү асуултаас зайлсхийхгүй байхад чиглэсэн хэлбэр бус аргад тооцогдно. Гэмт хэрэг ба криминологийн ялгааг энгийнээр тайлбарлая. Гэмт хэрэг бол эрх бүхий байгууллагаас гаргасан хууль тогтоомжийг зөрчсөн аливаа үйлдэл юм. Жижиг хулгайн гэмт хэрэгээс эхлээд хүн амины хэрэг, терроризм зэрэг ноцтой гэмт хэрэгүүд байна.
гэмт хэргийг ихэвчлэн хөнгөн хүнд гих зэрэглэлээр нь нэмэлдэг тус бүр өөр эрх зүйн үр дагавартай. Харин криминологи бол гэмт хэргийн зан үйлийг шинжлэх ухааны үүднээс судалдаг салбар юм. Тухайлбал гэмт хэргийн шалтгаан, хэв маяг, нийгэмд үзүүлэх нөлөө, хууль сахиулах болон эрүүгийн эрх зүйн тогтолцооны хариу арга хэмжээ зэргийг дурдж болно. Криминологчид хүмүүс яагаад гэмт хэрэг үйлддэг, хүн ам зүй, байршилд гэмт хэргийн ялгаатай төвшин, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, бууруулахын тулд хэрэгжүүлэх стратеги зэргийг судлана. Танилцуулгын төгсгөлд криминологийн судалгааны зарим гол чиглэлүүдийг танилцуулъя. Криминологи нь гэмт хэргийн онолуудыг судлана. Хүмүүс яагаад гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийдэг болохыг тайлбарлах онолыг боловсруулж туршиж үздэг байна. Үүнд сэтгэл зүй, биологийн урдаж нөхцөл гэх мэт хувь хүний хүчин зүйл, ядуурл, үе тэнгийнхний нөлөөлөл гэх зэрэг нийгмийн хүчин зүйл, хөршийн онцлог, нөөцийн хүртээмж гэх мэт хүрээлэн буй орчны хүчин зүйл орно. Криминологи нь эрүүгийн шүүхийн тогтолцоог судлана. Хууль сахиулах, шүүх, зас залруулах зэрэг эрүүгийн эрх зүйн тогтолцооны бүтэц, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийдэг байна. Тухайлбал хууль эрх зүйн процедурын шударга, үр дүнтэй байдал, эрүүгийн эрх зүйн тогтолцооны хүн ам зүйн янз бүрийн бүлгүүдийн харилцааны ялгаа, гэмт хэргийн төвшин, давтан гэмт хэрэгт нөлөөлөх бодлого зэрэг асуудлууд. Түүнчлэн криминологид хохирогч судлал гэж нэрлэгддэг гол чиглэл байна. Энэ нь гэмт хэргийн хохирогчид болон тэдний эрүүгийн эрх зүйн тогтолцоотой харилцах харилцааг судалдаг шинжлэх ухаан юм. Үүнд гэмт хэргийн хохирогчдын туршлага, хэрэгцээ, түүнчлэн хохирогчдод бүртэмтгий байдлыг нэмэгдүүлж буй хүчин зүйлс орно. Эдгээрээс гадна гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, хөндлөнгийн оролцоо нь криминологийн судалгааны гол чиглэл хэдийнэ болжээ. Энэ нь гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгчдийг цагаатгах стратегийг судалдаг байна. Үүнд давтан гэмт хэргийг бууруулах, гэмт хэргийн үндсэн шалтгааныг арилгах, эрсдэлт бүлгийн эерэг хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрийн үр нөлөөг хүндлэх зэрэг хамаарна. Хуульч шуугийнхаа криминологийн талаар танилцууллаа. Танилцуулгыг танан бэлдэв. Хуульч шуугийнхаа бусад блог нийтлэлийг уншиж сонирхоорой. Хамтдаа хөгжцгөөе.